За бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүгдийг харах сайхан байна. Тэгээд гадаа цаг агаар дулаарад та бүх маань бас зарим нэг хүмүүсийн хувьд бол магадгүй амралтын байдал руу шилжиж магадгүй зарим хүмүүсийн хувьд бол хараахан бас болоог бах удаа гадаа зөв төхөд ирэхээр манайхан ийш тийш нэлийн явах хөдөлгөөнд ордог. Тэгсэн хэдий ч гэсэн бид нар Бурханыгаа эрлэхийлж Бурхантай хамт цаг гаргаж Бурханыг эрен хайж хэдийгээр амралтын өдөр улирлууд эхэлж байгаа ч гэсэн бид нар Бурханыг эрен хайж Бурхан цаг гаргахын төлөө зориулт гаргадаг байх нь бидний хувьд бас чухал байна. За тэгээ бүгдээр хамтдаа өнөөдөр Эстер 4-р бүлгээс хамтдаа суралцсан. Тэгээд хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Өнөөдөр Бурхан өөрийнхөө үгээр дамжуулан бидний зүрх сэтгэлд оюун бодолд ярих болтугай гэд хамтдаа залбирая. За эзэн минь энэ цагийн төлөө тандаа талархъя. Та ариун сүнсээр энэ цагт бид нартай хамт байж өөрийн хэлхийг хүссэн зүйлээ та илчилж ойлголт ухаарлыг та бидэнд мэдүүлж өгөөч гэж говийн залбирч байна. Таны мэрэгэн ухааны үг, мэдлэгийн үг энэ газар хэлэгдэх болтугай. Таны ариун сүнсний хүч нэгүслэр таны үгийг ярихын тулд эзэн та сүнсээр надтай хамт байж өгөөч гэдэг өнөөдрийнхээ цагийг танд даатгаад таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За бид нар маш сонирхолтой номыг эхэлсэн явж байгаа. Тийм ээ, Эстер номыг. Тэгээ Эстер номынхаа 4-р бүлгийг өнөөдөр хамтдаа уншия. За та сэргийг байна уу? За. Мордехай болсон бүхнийг мэдээд хувцаа хүү татан таар нөмөрч шороо цацаад хот донд очиж чангаар уйлж гашуудан байв. Тааран хувцас өмсөн хинч бай хааны их үүдээр нэвтрэх ёсгүй байсан тул тэрээр хааны их үүд хүрээд зогслоо. Хааны тушаал зарлиг хүрсэн аймаг орон бүрт юхудачууд ихэд гашуудж мацаг барин уйлж гаслан олноороо таар нөмрөөд хог шороон дээр хөвтөв. Эстерийн шивгчид ба тайганууд түн дээр ирж энэ тухай хэлсэнд хатан ихэд чаналж Мордехай тааран хувцсыг тайлуулахаар өмсөх хувцс илгээсэн боловч Мордехай хүлээн авсангүй. Тэгэхэд Эстер өөрт нь үйлчлдэг хааны тайгануудын нэг хатаахыг дуудаж ирүүлээд Мордехай дээр очиж юу болоод байгааг ямар учиртайг нь мэдхийг тушаав. Хатаах хааны ордны их үүдний өмнөх хотын талбайд буй Мордехай дээр очлоо. Мордехай өөртөө тохиолдсон бүгдийг түүнд ярьж мөн Юхудачуудыг хүүс дэмтэрснийхээ төлөө хааны эрдэнэсийн санд төлөхөөр Хаманы амласан мөнгөний нарийн тогч хэлжээ. Мордехай тэднийг устгах тухай Шушаад гаргасан зарлиг бүхий бичгийн холборыг Эстерт үзүүлж мэдүүлэхээр хатаахад өгч явууллаа. Тэгээд хаанд бараалгаж тааллыг нь эрен ард түмнийхээ төлөө өршөөл гуйхыг Эстерт даалгав. Хатаах буцаж ирээд Мордехай үгийг Эстерт дамжуулжээ. Тэгэхэд Эстер Мордехайн дайх үгийг хатаахад хэлж дотоод өргөөндөө морилон буй хаан дээр дуудалгүйгээр орсон ир эм хинч бай гарцаагүй өгөх ёстой гэдэг ганц хуйлтай бөгөөд хаан очирт алтан таягаа тэр хүн рүү сунгасан тохиолдол амьд үлддэг юм. Үүнийг хааны бүх албат түшмэл хааны харьяаны аймагуудын ард түмэн мэднэ. Гэтэл би хаанд бараалгахаар дуудагдaltaгүй 30 хоног болж байна гэв. Эстерийн үгийг тэд Мордехайд дамжуулжээ. Мордехай хариуд нь Эстерт хааны ордонд байгаа гэд чи өөрийгөө хамаг Юхудачуудын дотроос амьд гарч чадна гэж бүү сан. Хэрв чи энэ үед чимээгүй байвал Юхудачуудад өөр газараас аврал чөлөөлөлт ирж харин чи болон чиний эцгийн гэрийнхэн сүрнэ. Хатны байр суурьнд хүрсэн чинь энэ цаг үеийн төлөө чин билүү хэн мэдэх вэ гэв. Тэгэхэд Эстер Мордехайд хариу болгон явж Шушаад байгаа Юхудачуудыг бүгдийг нь цуглуулan миний төлөө мацаг барьж 3 хоногийн турш өдөр шөнөгүй юу ч буйд бүү. Би бас шивгчдтэйгээ ийхүү мацаг барих болно. Үүний дараа хуулийн дагуу биш ч гэсэн би хаанд бараалхана. Хэрэг би өөхөх ёстой бол үхий хэмээн. Ингээд Мордехай явж
өөрт нь Эстерийн тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ. За өнөөдрийн хувьд бол ийм 17 ишлэлтэй. Тэгээд өмнөх бүлгийг яг энэ бүлгийг ойлгохын тулд өмнөх бүлэг дээр юу болсныг бид нэр эргээ санах хэрэгтэй. Тэгээд тэрнээс өмнө бид нэр хамтдаа яг цуврал номлоор Изра, Нехемия, Даниэл ингээд яг цаг үеийн ойролцоо номнуудыг бид нэр номлоор дамжуулаад бүгдийг үзсэн, судалсан. Тэгээд яг Изра номын номлолынхаа үеэр миний хийжсэн нэг юм цаг хугацааны энэ товчийг бүгдээ хамтдаа харъя. Тэгээд энэ дээр та бүгдэд харагдаж байгаа бол за Изра номын номлолынхаа үеэр би яг энэ зүйлийг хийж байхдаа Изра ном ерөнхийдөө 4 хааны тухайд дурддаг гэж хэлсэн. Тэгээд энэ 3 дахь хааны энэ Ахшаа Яршин хааны хэсэг энэ хоосон байгаа. Энэ хэсэг бол ерөнхийдөө Эстерийн тухай өгүүлж байгаа Персийн хааны хатан болсон Эстерийн тухай энэ хэсгээр гардаг байгаа. Тэгээд энэчнээс бид нэр ерөнхийдөө ямар зураглалыг олж харах хэрэгтэй вэ гэхээр за хамгийн ихний Куруш хааны үед болохоор манай эрдний өмнөх 558-аас 530 оны хооронд Вавилоны төлөлгөөс ихний хэсэг Юхудачууд Иерусалим руу буцаж ирсэн баг. За энэ үйл явдлын дараагаар дунд нь юу болж байгаа вэ гэхээр Эстерийн түүх болж байгаа. Тэгээ энэний дараагаар Нехемия, Эзра Иерусалим руу ирж байгаа яг ийм он цаг дарааллын хувьд нэг ийм үйл явдлууд болж байгаа. Энээс өмнө мэдээж бид нар Даниэлийн цуврал номлыг явахдаа Даниэл Вавилонд тэр цөллөгийн донд байхдаа түүний найзууд болон Даниэл бас ямар гайхалтай гэрчлэлтэй Бурхны гайхамшгийг бас харуулсан түүх юу болохыг бид нар хамтдаа харсан. За энэчнээс миний гол харуулах гэдэг зүйл нь яг энэ 3 дахь хааны үед Ахшаа Яршин хааны үед Эстери яг энэ түүх болж байгаа. Хэрвээ Эстер яг энэ үед хааны хатан болж Юхудачуудыг хорлох гэсэн дайсны энэ хорлолоос салж чадаагүй байсан бол магадгүй дараа Нехемиягийн Израилийн хан ирэм нурсан хан ирмийг босгох тэр ажил яг бүтэмжтэй болох үгүй юу гэдэг нь маш том асуудал болно. За тэгээ үргэлжлүүлээд өмнөх бүлэг дээр юу болсон бэ гэд бүгдээр бүлгийнхаа утга агуулгыг олж харъя. Тэгээд өмнөх бүлэг дээр юу болсон бэ гэхээр Персийн хаан Хаман гэгч нэг нөхрийг сайшаагаад өргөмжлөөд ноёд төшмөдийн дээгүүрх албан тушаалд тамилдаг. Тэгээд Хаманд хааны албат төшмөдөд бүгдээрээ өвдөг сүгдөөд хөндлийг үзүүлж яасан. Тэгтээ харин гагцгүй хэн өвдөг сүгдөөгүй лээ Мордхай тийм ээ. Мордхай хөндлийг үзүүлээгүй. Үүний шалтгаан юу байсан бэ гэхээр Мордхай өөрөө хэлэхдээ би бол Юхуда үндэстэн ангичлалт. Тэгээд үүнийг мэдсэн Хаман болохоор яг үүнийг мэдээд уур хэлнэ баадарч те одоо Юхуда үндэстнийг бүр устгахаар санаархдаг хаанаас зөвшөөрлийг гаргуулж авдаг тийм ээ. Тэгээд сонирхолтой Мордхай болон Юхудачуудыг бүгдийг нь устгахаар санаархдаг яг ийм үйл явдал өмнөх бүлэг дээр гарч. За тэгвэл өнөөдрийн бүлэгт яг үргэлжлээд юу болж байгаа вэ гэхээр Мордхай энэ бүхнийг сонсоод юу хийсэн бэ гэхээр хамаг хувцаа 4-ийн хамгийн ихний ишлэлээр хамаг хувцаа хүү татан ураад таар нөмөрч хороо цацаад хот дундуур очиж чангаар уйлж гашуудан байваа гэж хэлж. Тааран хувцас өмсөн хинч бай хааны их үдээр нэвтрэх ёсгүй. Ёсгүй байсан тул тэр хааны их үд хүрээ зөкслөө гэж. За тэгээд энэ дээр ерөнхийдөө 4-р бүлгийн үйл явдал нь Мордхай таар нөмрөөд гашуудаад, харуусаад, гимшээд, өөрийгөө даруй болгоод яг ийм зүйлийг хийж байгаа. Тэгээд бас яг энэ бүлгийн төгсгөл дээр Эстер бас мацаг барин залбирж байгаа тий. Би хааны өмнө би бараалахыг өгөх бай. Би өгөх бай, өгөхгүй ч бай. Би хааны өмнө бараалахыг. Гэхдээ би 3 хоног мацаг барин залбирна. Та нар ч мөн миний айдал 3 хоног мацаг барин юуч бүйд юуч бүү гэж хэлдэг. Тэгээд яг энэ үйл явдлыг харах юм бол энэ сонирхолтой яг энэ номын онцлог нь Бурхны тухай, Бурхны нэрийг дурдаагүй боловч яг энд хийгдэж байгаа зүйл нь
яг Ихуда үндэстний яг хийдэг Бурхны өмнө ирж Бурхныг эрен хайртай хийгддэг Бурхны өмнө яг өөрийгөө даруусгаж гимшиж залбирч байгаа яг энэ үйлдэлүүд байгаа. Ихудэчүүдийн хийдэг яг энэ үйлдэлийг яг хэдийгээр Бурхны нэрийг дуртаагүй байгаа ч гэсэн маш тодорхой яг хэлж өгсөн баг. Тэ? Мордохой яг эзний өмнө ирээд хэдийгээр тэгж хэлээгүй ч гэсэн бид нар хуучин гэрээг мэддэг бол яг энэ Бурхны өмнө ирээд өвдөг цөгдөд гашуудаад харуусаад байгаа юм байна. Мацаг бариад байгаа нь Бурхны өмнө ирээд залбираад томоохон шийдвэр гаргахын юм нь Бурхнаас өршөөл нүгүслийн гуйгаад байгаа юм байна гэж бид нар шууд ойлгох боломжтой гэсэн. Тэгээ сонирхолтой нь яг Бурхны нэрийг шууд дурдаагүй ч гэсэн бид нар Бурхан яг энэ нөхцөл байдлын үйл явдлын донд Бурхан харагдаж байгаа нь үнэхээр гайхалтай. Одоо нөгөө нэрийг нь хэлээгүй ч гэсэн бид нар мэддэг тийм ээ. Сайн хүнийг тэ бид нар үйлдэлээр нь мэддэг шиг одоо бид нар өөрснийхөө сайн мэддэг хүнийг өөрөө янз бүрийн зүйлийг хэлж ирээгүй байсан ч гэсэн бид нар мэддэг шиг хэдийгээр нэрэн дурддаггүй байсан ч гэсэн Бурхны үйлс яг энэ донд илэрхий бүр тодорхой байгааг бид нар харах боломжтой байгаа. Бурхны тухай хэлээгүй яриагүй байхад ч гэсэн Бурхан бүх зүйлсийн ард ямар гайхалтайгаар ажиллаж байдгийг бид нэр яг энэ үйл явдлаас бид нар шууд харах болцоотой. Тэгээд үнэхээр яг энэ номыг ингээд уншаад судалж байхдаа хэдийгээр Бурхны нэр дурддаггүй ч гэсэн Бурхан ямар гайхалтайгаар ажиллаж байдсан бэ гэдэг тийм өөрөө ирэхгүй тийм мэтгэл өнөмшил тэр сэтгэл хөдлөл мэдрэмж байгаа гэсэн. Тэр нь юу вэ гэхээр бид нар хэд хэдэн зүйлсээс илүүтэй бас харах боломжтой. Тэгээд би 3 зүйлийг илүү бас онцолж хэлмээр байгаа. Яг энэ Бурхан яг энэ нөхцөл байдлын ард яг энэ зүйлсийн ард нь Бурхан ямар гайхалтайгаар ажиллаад байгааг харах болцоотой би яг энэ Эстер номноос би 3 зүйлийг дурдна. Тэгээд тэр нь юу вэ гэхээр эхнийх нь 3:7 дээр юу гэж байгаа вэ гэхээр өмнөх удаагийн номлол дээр явсан тийм ээ. Ахшар Арша хаанчлалын 12 дахь жилийн Нисан сар буюу 1-р сард гэж. 1-р сард Пүр хэмээх шавгыг Хаманы өмнө өдөр өдрөөр сар сараар нь шодож үзэхэд 12 дугаар сар болох Адар сар дээр буваа гэж хэлж. Тэгээ энэ дээр ямар сонирхолтой үйл явдал болоод байгаа вэ гэхээр Хаман Ихуда үндэснийг устгахаар одоо ингэ шавг ингээд нөгөө хайж байгаа. Ингэ шодож үзэж байгаа. Тэгээд тэр Пүр хэмээх шавгыг хайсан гэж хэлж байгаа. Тэр нь магадгүй яг юм шоошиг те 12 сар магадгүй 1 2 3 4 12 тийм тэмдэглэгээтэй шоо байсан байж магадгүй. Яагаад гэхээр 1-р сард яг энэ шавгыг хаяхад хамгийн сонирхолтой нь шавг нь яаж болсон бэ гэхээр 12 сард гэж бодож байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлын донд Бурхан яаж ажиллаад байгаа юм бэ гэж бодож болох вэ гэхээр Бурхан өөрийн Ихуда үндэснийг аврахын тулд байж болох хамгийн сүүлийн хугацааг нь тэр шавган дээр байлгаж тэгж хийж болохоор. Тэгэхээр энэ санаандгүй юм шиг санамсаргүй юм шиг ийм байдлаар яг ингэ шавган гэж боож байгаа боловч гэсэн Бурхан яг энэ Эстер номын бүлгийг бид нэр бүлгүүдийн бүгднийг харахтаа Бурхан яг энэ зүйлийн ард байсан юм байна гэдгийг бүр илүү тодорхой харах боломжтой. Тэгэхээр яг эндээс харах юм бол Мордохой болон Эстерт Хаманы хорон муу төлөвлөгөөг илчилж хаан тэлчилж өөрийн үндэснийхээ хүмүүсийг аврах боломжийг Бурхан энд өгж гинэ гэж ойлгож байна. За дараагийн нэг зүйл нь болохоор Эстер мэдээж жирийг Персийн хааны хатнанд болж Ихуда үндэснийхээ хүмүүсийг сүрлээс хамгаасан нь бас нэг гайхалтай зүйл. Энэ нь яагаад гайхалтай зүйл гэж хэлээд байгаа вэ гэхээр Персийн хааны хатнан босно нь энэ Нехемиягийн үйлчлэлийн суурийг тавьж өгсөн гэж үздэг. Яагаад гэхээр Нехемия дараагийнх нь хааных нь юу байсан бэлээ? Сүнж байсан. Эстер болохоор одоо Ахшай Яршан хааны хатнан байсан бол дараагийнх нь хааных нь сүнч нь Нехемия байсан. Тийм ч учраас хэрвээ магадгүй Хаманы хорон төлөвлөгөө бүтээд ч юм уу Ихуда үндэстэн магадгүй сүрсэн байвал Нехемия тэнд сүнч хийгээд эсвэл өөрийнхөө үндэстний тэр нурсан хан хэрмийг босгон байгуулахаар сэргээхээр Иерусалим руу явах боломжгүй байх гэсэн. Харин Нехемия дараагийнх нь хаан Артахшас хааны үед сүнчин байсан төгдөгөө Бурхан хаантай илүү ойр дотны харилцаатай байсныг бид нар мэддэг тийм ээ. Хаан
чиний сайраа яагаад уруугаар байгаа юм бэ гэж асуугасны улмаас миний улс үндэстний минь хот эзгүүрч хан хэрмэн нурж сүйцэн бахыг хараад би ингэж гонигтай байж чадсангүй гэж хэлээд харин ч энэчнээс гайхалтай болж байгаа зүйл нь Нехемия тэр хаанаас тусламж дэмжлэг аваад Иерусалимын хаан хэрмийг сэргээхээр дараагийн ээлжинд нь Иерусалим руу явдаг. Тэгэхээр энэ бүхэл үйл явдлын донд ард нь бурхан гайхалтайгаар энэ бүхэл зүйлсүүдийг ингэж зохицуулж байгааг бид нар харах болцоотой гэсэн. За дараагийн ахад нэг би бас хэлмээр зүгээр дурдмаар байгаа нэг зүйл нь 6 дугаар бүлгийн 1-ээс 20 дугаар ишлэлдэр яг нөгөө Хаманыг хааны зүйдэнд ингээд сануулж өгч байгаа. Зүгээр гинт ингээд хааны нойр ингээд хуйлжаад он цаг үйл явдлыг тэмдэглэсэн хааны шастрыг авчрахыг тушаасанд тэд хааны өмнө авчирсан баг. Тэгээд тэр шастр дээр юу гэж байсан бэ гэхээр хааны хорлох гэж байсан 2 тааганыг илчилсэн тухай Мордехайгийн тэр сайн үсийг ингэж харуулж өгдөг гэсэн. Энэ ч гэсэн ингээд санаандгүй байдлаар ингээд нөгөө хааны нойр ингээд хуйлжаад яг энэ зүйлийг ингээд мэдэх болцоотой ингээд болж байгаа юм шиг боловч бурхан эргүүлээд одоо нэг өөрийнхөө улс үндэстний хүмүүсийн яг ард нь байж магадгүй тэр нөхцөл байдлыг сануулсан нь би бол бурхан байх гэж хэл. Яагаад гэвэл Ишая ном дээр хэлэхдээ бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр тэнгэр нь газраас өндөр байдаг шиг миний бодол та нарынхаас илүү өндөр өргөн та нарын бодож төсөөлснөөс илүү өөр юм а гэж хэлдэг. Тэгэхээр үнэхээр бурхан бидний бодож төсөөлдгөөс илүү гайхалтайгаар нөхцөл байдлыг ингэж уйлдуулж ингэж ажилдсан бэ гэдгийг бид нарийн харах бололцоотой байгаа гэсэн. Тэгээ энэчнээс улбалаад би та бүгдийг бас юу гэж уриалмаар байгаа юм бэ гэхээр ингээд харах юм бол бид одоо байгаа нөхцөл байдал руугаа ер нь ихэнхдээ бид нар одоо байгаа нөхцөл байдал руугаа хараад бурхан бидний донд яаж ажиллаад байгаа бурхан та байна уу? Бурхан та хаана вэ? Яг энэ нөхцөл хүнд нөхцөл байдлын донд надад байгаа энэ бэрхшээлтэй нөхцөл байдлын донд бурхан та хаана байна гэж би ер нь бигүүд одоогийнхоо нөхцөл байдал руу бид нар илүү хардаг. Харин яг энэ нөхцөл байдлаас яг энэ түүхийг бид нар харах юм бол эргээд харах юм бол бурхан ямар гайхалтай арга замаар ажилдсан бэ гэдгийг бид нар харах болцоод байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө ч гэсэн амьдрал дээр одоо бид бүгд өөрсдийнхөө амьдрал дээр бурхан бас өнгөрсөнд ямар гайхалтайгаар ажиллаж исэн бэ гэдгийг бид нар харах болцоод. Та бодоод үзээрэй. Эргээд харах юм бол өнгөрсөн 1, 2, 5, 10 жилийн турш бурханд намайг ямар гайхалтайгаар хөтөл байсныг та санах болцоотой. Та бодоод одоо та санаад үзэх гэсэн хугацаанд. Хэрвээ би бурханд итгээгүй байсан бол хэрвээ би энэ Христ итгэх итгэл амьдралаар амьдраагүй байсан байвал би өнөөдөр ямар хорон муу замыг сонгоод явж их байсныг бид нар үгүйсгэх аргагүй. Ягаад гэвэл хүн яадаг вэ гэхээр бурхан байхгүй бол өөрснийхөө хүссэн дураараа өөрснийхөө нүднийхээ хүсэл ташааллыг дагаж амьдардаг. Тэгээ ингээд бодох юм бол өнгөрсөн 1, 2, 5, 10 хэдэн жил ч байдیں۔ Яг бурхан миний амьдралд юу хийсэн бэ гэж та бодоод үз. Би өөрөө яг энэ зүйлийг ингээд бэлдээд бодох үедээ бурхан намайг ямар гайхалтай замаар хөдөлснөөс гадна ямар хүнд хэцүү байдлаас аварч чөлөөлж хамгаалсан юм бэ гэж. Ялангуяа миний амьдралд тийм эрсдэлтэй нөхцөл байдлууд нэлээд их тулгарч байсан юм байна. Миний амьд халтай зүйлсүүд хүртэл их болсон юм байна. Гэтэ бурхан тэр нөхцөл байдлын дундаас намайг ямар гайхалтайгаар тэр зүйлсүүдээс холдуулж намайг аврах боломжийг өгсөн бэ гэж бодохдоо бурханд талархахын аргагүй. Тэгээд яг өнгөрснөө ингээд бодоод үзэх юм бол бүр маш олон байгаа сонирхолтой нь ингээд зөвхөн санаандгүй байдлаар ингээд дугуй унаад явж байхдаа хүртэл би ингээд нэг машин мөргөх боломжтой байсан үед бурхан намайг тэнцэнс хамгаалжсэн жишээг эргээ санахтаа бурхан намайг ямар эрсдэлтэй нөхцөл байдлаас хамгаалж ирсэн бэ? 2 удаа усан живэх боломжтой байх үед бурхан өөр нэг сайн сэлж чаддаг хүний гаргаж ирээд аварч ирсэн жишээ нь. Тэгэхээр бурхан бидний амьдралд яг үүн шиг таны миний амьдралд бурхан эргээд бодох юм бол үнэхээр гайхалтайгаар ажиллаж исэн, хамгаалж исэн, аварч исэн, өршөөж нэгүслээ өжөөлж исэн жишээнүүд бидний амьдралд хүн нэг бүр дагаа гэж дэгт би итгэж байна.
Харин бид нэр тэр зүйлсийг олж харахаас илүүгээр одоо байгаа нөхцөл байдлаа бид нар хараад бурхан манай та хаана байгаа юм бэ гэж бодох гэдэг. Харин бид нэр бурханы ажлыг олж харахтаа, эргээд бид нар харахтаа бурхан ямар сайн юм бэ гэдгийг олж харахтаа бид нар өөрийн ирэхгүй бурханд талархдаг. Бурхан та ямар сайн юм бэ? Бурхан та ямар нэгүүлсэнгүй юм бэ? Та ямар хэлхийн аргагүй гэд миний амьдралд бид бүгдийн амьдрал гайхалтайгаар ажилт юм бэ гэж харахтаа миний дотроос бид бүгдийн дотроос өөрийн ирэхгүй тэр баяр хөөр төрдөг гэсэн. Бурхан талархаж өөрийн ирэхгүй бидний амнаас бурхан талархах магтаал хүндлэл бидний амнаас гардаг юм. Тэгээд энэчнээс миний хэлэх гэж байгаа би өнөөдөр хоёр гол санаа энэчнээс тунгаагаад бодоод гаргаж ирсэн хоёр санааны эхний санаа нь юу вэ гэхээр итгэл үнэмшил дээр бат зогсогчдын амьдралд бурхан гайхалтай түүхээ бичсээр байна. Би ахад уншия. Итгэл үнэмшил дээр бат зогсогчдын амьдралд бурхан гайхалтай түүхээ бичсээр. Яг Эстер шиг, Мордехай шиг би яг энэ Христ итгэх итгэлийнхаа амьдралаас би эргэхгүй буцахгүй би яг энэ замаараа явна гэж байгаа хүмүүсийн хувьд, бурхны үгийн дагуу амьдарч байгаа хүмүүсийн хувьд бурхан амьдралд нь гайхалтай түүхээ бичсээр байгаа. Та бүгдийн амьдралд ч гэсэн бурхан түүхийг бичсээр байгаа. Энэ үнэхээр сайхан зүйл биш гэж юу? Бурхан бол тийм гайхалтай, тийм сайн бидний бодож төсөөлөхөөс илүүгээр ажилдаг тийм бурхан. Гагцгүй бид нэр одоо байгаа нөхцөл байдлаа хараад бурханд эргэлзэх гээд байдаг. Гэхдээ бид нар харин эргэлзэхгүйгээр итгэл үнэмшил дээр бат зогсох хэрэгтэй. Юу ч тохиолдсон бэ, юу ч тулгарсан бэ, итгэл үнэмшил дээр зогсож ил байвал бурхан бидний амьдралд гайхалтайгаар ажилласаар байна. Гайхалтай түүхээ бичсээр байна. Юу ч тулгарсан бай, юу ч тохиолдсон бай. Одоо бид нарт яг хэцүү мэт санагдаж байгаа боловч энэ бүх зүйлсийг бид нэр эргээд авсны дараа өөрснийхөө бодлоор биш, өөрснийхөө ойлголтоор биш, энэ бүх зүйлсүүдийг өнгөрөн оцсны дараа бид нэр эргээд бурханд талархах болно гэсэн. Харин бид нар бодохдоо зүгээр л бид нар энэ нөхцөл байдлуудыг ингээд аваад өнгөрцөн юм шиг бодох гэдэг. Өөрийнхөө сайнаар ч юм уу, өөрснийхөө хичээл зүтгэлээр ч юм уу. За ингээд зүгээр л ингээд болж байгаа нөхцөл байдлаа бид нар ингээд аваад өнгөрчлээ гэж бид нар заримдаа бодох гэдэг. Тэгтэл үнэндээ бурхан бидний төлөө санаа тавсаар байдаг. Та бурханыг л дагаж байгаа бол, бурханы үгийг л дагаж байгаа. Та бурхантай амьдрах амьдралыг л сонгосон байвал, та бурханыг үгүйсгээгүй л бол, та бурханы үгэнд дуулуургүй байгаагүй л бол, бурхан таныг харж хандсан хэвээрээ байх болно. Таныг эрсдэлтэй нөхцөл байдлаас хорон үзүүлсээс бурхан таныг хамгаалсаар байх болно. Яагаад гэвэл бурхан өөрийнхөө хүүхдүүдийг хамгаалдаг. Үгэн дотор нь байгаа бол бурхан биднийг хамгаална. Харин бид нар дуулуургүйгээр бурханы үгийг тэрсэлж үгийг нь сонсохгүй байснаас өөрснийхөө сонголтоос буруу нөхцөл байдал бид нар очихгүй бол бурхан бидний амьдрал гайхалтай түүхээ бичсээр. Тэгэд юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр ялангуяа бид нар яг энэ түүхийг Иудайчуудын түүхийг бодоод үзэх юм бол бурхан яагаад Бабилон руу цөлөгдөхийг зөвшөөрсөн бэ гэвэл өөрснийхөө тэр хуурамч хийм шүтэнээсээ эргэж бурханы арга замын дагуу бурханы тэр замаар мөрөөр амьдрахыг хүссэндээ тэр зүйлийг зөвшөөрч байгаа. Харин бид нар бурханы үгийг үл ойшоож үгэнд нь дуулуургүй хандаж өөрснийхөө нүдэнд харагдах хүсэл тачаалыг дагаж амьдрах биш. Хиймэл шүтэн хуурамч шүтэн шүтлгийг дагаж амьдрах биш. Хэрвээ тэгж амьдарч ивэл бид нар яг тэр зүйлсийн дагуу тэр зүйлсийнхаа үр дүнг бид нар өөрснийхөө амьдрал дээр л хүртэж амьдарч байгаатай ялгаа байхгүй. Тэгээд энэ дээр бас нэг сонирхолтой бид нар ямар дүр зургийг олж харж болох вэ гэхээр яг энэ Эстер дээр болохоор ялангуяа Иерусалим руу яваагүй үлдсэн Юхудэ үндэстнүүдийн тухай гарч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо нэг харь үндэстэнд цагаацлж байгаа. Өөр ямар нэгэн улс орон цагаачлаад үлдсэн хүмүүсийг бид нар төсөөлөд үзэж байна гэсэн. Эхний бүлэг хүмүүс бол яг энэ Эстер номоос өмнө бол Иерусалим руу явчихад байгаа тийм ээ. Яг цөллөгөөс буцаж ирээд Курш хааны үед зарлиг гараад
ихний бүлэг хүмүүс бол Иерусалим руу очсон. Яг тэр тухай бол Нехемия Эзра ном илүү өгүүлдэг тийм ээ. Эргээд очиод эзний өрөөг сэргэн босгож байгаа Иерусалимын хаан нэрмийг сэргэн босгож байгаа тухай Эзра Нехемия ном дээр илүү гардаг бол Эстер ном дээр ерөнхийдөө хар нутагт үлдсэн Юхудайчуудын талаарх түүх гарч байгаа гэсэн. Нэг хэсэндээ цагаас иж амьдарч байгаа хүмүүсийн тухай гарч байгаа гэсэн. Ингээ бодоод үзэх юм бол магадгүй бидний донд бидний ойр дотны зарим нэг хүмүүс маань энэ тэнд магадгүй цагаачлаад амьдарч байж болно. Үгүйсэхгүй янз бүрийн хүмүүс байгаа л байх. Гэхдээ энэ тэнд хэдийгээр цагаачлаад амьдарч байгаа энэ тэнд дэлхийн өнцөг болон бүрт хаанч байсан бэ? Тэр үнэхээр тэр хүн бурханд итгэдэг л байвал бурхан яг энэ өөрийнхөө ард түмнийг харж хандаж байсан шиг энэ тэнд байгаа өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн бурхан харж хандсаар байна. Тэг яг ингээ бодоод үзэх юм бол цагаачлаж амьдрна гэдэг бол нэг тийм амар сайхан зүйл бол биш ах. Бид нар ялангуяа энэ тийм нэг цагаачлаад амьдарч байгаа хүмүүсийг бид нар аягүй сонсдогтэй хэцүү, хууль дүрм нь хэцүү, шахал тавьчлага нь хэцүү, визэн дээр асуудал гарвал хөөн гэдэг ч юм уу тийм. Гэхдээ харин бурханд итгэл үнэмшлээ тавьсан хүмүүсийн хувьд бурхан гайхалтайгаар бидний дунд ажиллаж, нэгүүлсэж, хамгаалт, төвшөөл, нэгүслээ. Бурхан бол байлгасаар байдаг. За. Тэгээд энэ дээр энэ түүхээ эргүүлээд ингээд хараад үзэх юм бол дунд нь юу болж байгаа вэ гэхээр Эстер өөрийнхөө хүнийг явуулаад Мордехайд болсон үйл явдлын талаарх асуугаад Мордехай юу болсон тухай эргүүлээд Эстерт хэлдэг. Тэгээд Эстерийн нэг хэлсэн зүйл нь болохоор би хаанд бараалхаагүй те 30 хоног болж байна. Тэгээд хаанд дуудаагүй бол өөрөө очиж хаанд бараалхагч юм хаантаа уулзаж одоо хааны өмнө ирэх нь тэр хуулийн дагуу бол өөхөх ялтай багт. Харин хаан өөрийнхөө очир таягийг сунгасан тохиолдолд тэр хүн амьд үлддэг эргээд нөгөө нэг хаантаа уулзах нөхцөл боломж бүрдэж. Тэгээд яг Эстер энэ зүйлийг Мордехайд хэлдэг. Гэхдээ Мордехай юу гэж хэлдэг вэ гэхээр 14 дугаар ишлэлийг харъя 14 дугаар ишлэл. За хэрв чи энэ үед чимээгүй байвал Юхудачуудад өөр газараас аврал чөлөөлөлт ирж харин чи болон чиний эцгийн гэрийнхэн сүрнэ. Хатны байр суурьнд хүрсэн чинь энэ цаг үеийн төлөө чим билүү хэн мэдэхв гэж хэлж байгаа. Хатны байр суурьнд хүрсэн чинь энэ цаг үеийн төлөө чим билүү хэн мэдэхлээ гэж хэлж байгаа. Тэгээ энэ нь ямар утга учиртай вэ гэж бодож үзэх юм бол Мордехайгийн хийж байгаа зүйл Эстерийн хийж байгаа зүйл яг бурханд үйлчлдэг хүмүүс гэж хэлж болохоор мацаг барьж байгаа, өөрснийгөө даруй болгоод таар нумраад гашуудаад харуусаад даруй болгож байгаа. Яг энэ Юхуда үндэстний хийдэг үйлдэлүүдийг хийж байгаа. Тэгээ ингээ харах юм бол Мордехай ч гэсэн яг энэ зураглалын энэ нөхцөл байдлын донд юу гэж харж байгаа вэ гэхээр Эстер магадгүй хатан болсон нь бурхан Эстерийг ашиглаж өөрийн улс үндэснийг аврахын төлөө ч юм билүү гэдэг бурхны зорилго байгаа юм биш үү гэж бодож хэлж байгаа гэсэн. Бурхан энэ нөхцөл байдлын донд энэ дунд чинь бурхны зорилго байгаа юм биш үү гэж хэлж байгаа. Хэдийгээр яг уу Эстер нөгөө нэг өөрөө бурханд биш хаанд бараалгах тийм боломжгүй байсан ч гэсэн яг өөрийнхөө нөгөө нөхцөл байдал шалтгааныг хэлээд ингээд бараалгах боломж байхгүй гэж хэлж байгаа ч гэсэн яг энэ нөхцөл байдал чинь яг үнэндээ Юхудайчуудын төлөө чинь билүү чи чимээгүй байлаа гэд одоо нөгөө өөрийнхөө айд тухтай нөхцөл байдлаа бодлоо гэхэд одоо чи болон те чиний эцгийн гэр бүлийнхэн амд үлдэнэ гэж битгий бодоо. Чиний үндэстэн чинь мөхж байгаа бол чиний эргээд асуудал ч гэсэн яригдах болно гэж хэлж байгаа. Тэгээд сүүлд нь илүү онцлог хэсэг нь болохоор 15-аас 17 дугаар ишлэл дээр Эстер Мордехайд юу гэж хариулж байгаа вэ гэхээр явж Шушад байгаа Юхудачуудыг бүгдийг нь цуглуулан миний төлөө мацаг барьж 3 хоногийн турш өдөр шөнөгүй юу ч бүү би бас шивчтэйгээ ийхүү мацаг барих болно. Үүний дараа хуулийн дагуу биш ч гэсэн би хаанд бараалах нь хэрэг би өөхөх ёстой бол өөхий хэмэв. За тэгээд Мордехай явж өөрт нь Эстерийн тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ. За энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр
Миний төлөө тэ мацаг барай залбираараа 3 хоногийн турш өдөр юу ч битгий дөө. Би шивгчтэйгээ зарц нартайгаа үнийг хийх болно. Хэдий энэ хуулийн дагуу биш ч гэсэн гэж хэлж байгаа. 16 дугаар эслийн төгсгөл дээр хэдий энэ хуулийн дагуу биш ч гэсэн би хаанд бараалах нь би хэрэг би өөхөх ёстой бол үхий гэж хэлж байгаа. Энэ дээр маш гайхалтай бас биднэрээ сорилцох ёстой хандлага гарч байгаа гэсэн. Тэгээ би хоёрт нь юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр миний хоёр дахь хэлэх гол санаа нөхцөл байдлаас хамаарахгүйгээр Бурхныг эрэлхийлэн гэрчлэлтэй амьдарцгаая гэж уриалмаар. Нөхцөл байдлаас хамаарахгүйгээр Бурхныг эрэлхийлэн гэрчлэлтэй амьдарцгаая гэсэн. За энэ нь юу гэж хэлээд байгаа вэ гэхээр яг Эстерийн түүхийг харах юм бол нөхцөл байдал бол ингээд айгүй боломжгүй. Өөрөөс нь одоо нөгөө хаан дуудахгүй бол уг нь бол очих боломжгүй байсан. Гэхдээ Эстер өөрийнхөө амийг дэнчин тавиад хааны өмнө бараалгаж очиж байгаа. Хэрвээ би өөхөх байсан ч гэсэн үхий гэж хэлж байгаа. Тэгээд энэчнээс хааны өмнө очиж бараалгаж байгаа. Тэгэхээр бид нар болохоор энэчнээс бид нар өөрсдийнхөө амьдрал дээр юуг адилтгаж харж болох вэ гэхээр бид нар заримдаа нөхцөл байдлыг хараад за энэ ч давхааргүй нөхцөл байдал байна да гэж бид нар бодгоод байдаг. Гэтэл үнэндээ биднэрт тулгарч байгаа асуудал бэрхшээлүүд нөхцөл байдал Бурхны айжууд үнэндээ жижигхэн. Харин бидний ямагт хийж явах хэвээр цаг үргэлж бидний хийж явах хэвээр зүйл нь Бурхныг эрэлхийлэн Бурхныг эрен хайж яг Мордехой шиг Эстер шиг Бурхны өмнө ирж магадгүй таны амьдралд хэцүү бэрхшээлтэй асуудалтай нөхцөл байдал тулгарсан бол Бурхны өмнө ирээд хамаагүй та уйлж гашууд өөрийгөө даруй болгох та гимс залбир Эстер шиг мацаг байран залбир. Танд үнэхээр амьдрал чинь шийдэж чадхааргүй таны хүчин чадал шармаалтаас хүний хүчин шармаалтаас авсан зүйл байлаа гэхэд тэр нь Бурхны хувьд боломжтой. Хүн боломжгүй зүйл Бурханд боломжтой. Тийм учраас магадгүй тийм зүйл байвал та Бурхны өмнө ирээд яагаад мацаг байран залбирч Бурхныг эрэлхийж яагаад түүнийг хайж болохгүй гэж. Яагаад гэвэл энэ түүхийг, энэ бүлгийг, энэ номыг тэр жигт нь харах юм бол Бурхан ямар гайхалтайгаар ажиллаж байгааг бид нар харах болцоотой байгаа тийм шүү дээ. Хэдий Бурхны нэрэнд дурддаггүй ч гэсэн Бурхан энэ бүхий түүхийн ард ямар гайхалтайгаар ард нь байгаад ажиллаад нөхцөл байдлыг зохицуулаад өөрийнхөө улс үндэстний хүмүүсийг авраад байгаа юм би. Яг ийм зүйлийг ч гэсэн Бурхан бидний амьдралд хийх болцоотой. Та үүнд итгэж гин үү? Тийм учраас би ахиж хэлмээр нөхцөл байдлаас хамаарахгүйгээр Бурхныг эрэлхийлж Бурхан цаг гарахын төлөө зориулт гаргаж тэгснээрээ бид нэр өөрсдийнхөө амьдрал дээр гэрчлэлтэй амьдрах юм. Та Бурхныг эрэлхийлж байгаа бол, та Бурхныг хайж байгаа бол, та Бурхны өмнө ирж түүний өмнө түүнийг бүр эрен хайж түүнийг хүлнээс та зуурч байгаа бол та Бурхны сайныг мэдэх бол. Бурхан сайн гэдгийг та мэдэх бол. Бурхан итгэмжтэй юм байна гэдгийг та ойлгох болно. Бурхан нөхцөл байдлаас авсан агуу юм байна гэдгийг бид нар ойлгоно гэсэн. Бид нар өөрснийхөө биш харин бид нар Бурхны өнцгөөс харж эхэлнэ гэсэн. Бурхан үнэхээр гайхалтай юм байна. Миний бодож төсөөлөхөөс агуу юм байна. Үнэндээ би өөрийнхөөрөө бодож, өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө нөхцөл байдлыг дүгнэж, өөрийнхөө ойлголтоор ойлгох гэж хичээж амьдарч байсан юм байна. Гэхдээ үнэндээ би тэгж байсан бол бидний хийх ёстой зүйл нь Бурхан минь намайг хүчлээч. Би өөрийнхөө нөхцөл байдал, одоо байгаа нөхцөл байдалд өөрийнхөө харагдаж байгаа зүйл дээр би илүү тулгуурлаж байгаа байвал та яаж Бурхны хүчийг өөрснийхөө амьдрал дээр бид нар харах боломжтой болох юм бэ? Тэгээд бидний яг хийгээд байдаг зүйл нь яг л хүний хувьд л юм да. Хүн л учраас бид нар Бурхан хариулбал те. За Бурхан надад хариулбал гэдэг нь одоо бид нар одоо өөрснөө ямар ч байр суурин дээр авчиад байгаа те. Өөрийн бодлоор дүгнэх биш. Айтайхан нөхцөл байдал бүрдэхээр биш. Эстерийг харах юм бол өөрийн ай тухтай байдлыг өрдөөсө бодог. Хатныхаа за тэ надаас бусд нь одоо юу болох нь одоо тэгэл жам ясаараа болгодё гэж хэллээгөө те. Харин өөрийнхөө ай тухтай хатны тэр байр суурь тэр сайхан зүйлсээс илүүгээр Бурхныг эрэлхийлээд тэ нөхцөл байдал нь ард нь
Тэ юу болох байсан ч бай, үхэх байсан ч бай, үхэхгүй байсан ч бай. Тэрнээс үл хамаарахгүйгээр байж чадж байна гэдэг нь биднээс суралцах хэрэгтэй зүйл гэсэн. Өнөөдөр Христ итгэгч бидний харин яг юу гэдгийг яг бурханд бүрэн итгэл найдвараа тавьж чаддгүй зүйл нь юм. Тэр нь юу вэ гэхээр бид нөхцөл байдал дээр харагдаж байгаа зүйл дээр тулгуурлаад ард нь юу болох вэ гэдэг зүйл дээр бид нар бодоод байдаг гэсэн. Ард нь ийм асуудалтай хэцүү хүн нөхцөл байдал надад тулгарч байгаа юм шүү гэж бодох гэдэг. Гэхдээ нөгөө ард нь мэдээж хэрэг яг бид нар нөхцөл байдлыг бодож дүгнэж болно. Гэхдээ тэрэн дээр бид нар тулгуурлахгүйгээр бурхан бидний өргөл санах хэрэгтэй юм. Бурхан эдгээр бүхэл асуудлаас илүү агуу. Бурхан юу хүсэж байгаа юм? Бурханы хүсэл юу юм? Бурхан өөрийнхөө хүсэл тааллыг илэрхийлээсэ гэж ширж хаах нь бидний хувьд чухал байна. Тэгээ Яаков номдэр бас нэг тийм имэжлэл байдаг тийм ээ. Та нар гуугаад хүлээн авдаг учир нь та нар өөрсдийнхөө хүсэл хэрэгцээнд зарцуулыг хэмээн буруу хандлагааргүй гэдэг гэж хэлдэг. Тэгээ сүүлд нь би дуулал номын 34-өөс уншина. 34-ийн 4-9-р ишлэлийг. Тэгээд яг энэ бурхныг ирлхийлэх тухай яг дуулал ном дээр яг Давидын дуулал дээр хэлсэн ба. Тэгээд би энэ дээрээс та бүгдийг юунд илүү хөрөөлөх хүсэж байгаа вэ гэхээр өнөөдөр бид нарын ялангуяа нөгөө нэг Христ итгэгч бидний хувьд ингээд нөгөө амьдрал итгэх итгэлийн амьдрал маань ингээд хоосон ингээд нөгөө ган гачигтай байгаа юм шиг бурхантай харилцах тийм нэг харилцах гэхээр ингээд нөгөө нэг ямар нэг юм тулаад байгаа юм шиг ингээд бурхантай харилцахаар ингээд ойр дотны харилцаа ингээд болохгүй байгаад байгаа юм шиг тийм ээ. Гэхдээ бид нар яг тэр зүйлс дээр ингээд тулгуурлаад за болохгүй байна гэдэл хойшоо байгаад ах юм байвал тэр нөхцөл байдал маань илүү дордоод байх болно л гэсэн. Харин тэр нөхцөл байдлаас бид нэр давж бурхныг ирлхийлэх хэрэгтэй. Бид нэр яг үнэндээ бид нарыг бурхантай харилцахаас хаад болж байгаа олон нөхцөл байдал байгаа. Завгүй амьдрал, ажил төөрөл тэ юуж байдیں۔ Бидний амьдрал дээр гарч ирж байгаа бүхэл зүйлсүүд нь магадгүй бурхантай харилцахад цаад тодгор болж байна. Харин тэр бүхэл зүйлсээс бид нар давж үнэндээ бид нар цаг олдохгүй байгаа байвал эргүүлээд бид нар эсрэгээр хийх ёстой зүйл нь. Би яг нөхцөл байдлынхаа донд бурхныг ирэн хаах ёстой. Би бурхныг ирлхийлэх ёстой. Би зориудаар магадгүй би өөрөө ингээд нөгөө нэг Библийг судлахаар ингээ өөрөө залбирахаар ганцаараа залбирахаар ингээд нэг хоосон санагдаад ингээд альсвал зарим бурхны үгийг ойлгохгүй байна гэдэг ч юм уу тийм зүйл байлаа гэхэд бид нар юу хийж болох вэ гэхээр итгэлийн ахын дүүс нартайгаа бид нар холбогдох болцоод. Эсийн бүлэгтээ бид нар хамрагдах хэрэгтэй. Бид нар ялангуяа сүүлийн үед он гарснаас хойш бидний амьд бүл чуулганы хувьд илүү онцолж хараад байгаа вэ гэхээр бидний донд дагалдуулалт байх чухал гэдгийг маш их ойлгоод байгаа. Гэхдээ үнэндээ яг дагалдуулалт хийх хүмүүс нь цөөхөн бусад хүмүүс нь ч гэсэн дагалдъя гэсэн тийм хүсэл эрмэлзэл үнэндээ бага. Ягаад тэгэхээр нөгөө бид нар яг завгүй амьдралынхаа яг хэмнэлд орчихсон яваад байдаг учраас. Харин бид нар зориудаар юу хийж болох вэ гэхэд яг нэг практик зүйлээ би хэлж өгмөр энэ. Тэр нь юу вэ гэхээр дагалдах. Бусдыг дагалдах. Би тантай уулзаж, би тантай цаг гаргаж болох уу? Ядаж 2-7 хоногт нэг удаа. Та бүр амжихгүй бол ядаж сард нэг удаа би тогтмол тантай уулзмаар байна. Хэрвээ боломжтой бол 7 хоногт хоёулаа ядаж нэг удаа би уулзмаар байна тантай. Та болцоотол та өсөж байгаа бол харилцан өсөж байгаа байвал боломжтой цаг өдрөө сонгоод магадгүй оройн цагаар боломжтой нь оройн цагаар өглөө эрт босдог хүмүүс нь өглөө эрт цагаар 2-3-аараа нийлээд хамтдаа залбирая. Хамтдаа бурхны үгийг уншия. Бурхныг хамтдаа ирлхийлье. Тэгснээрээ бурхан миний амьдралд би бурхны сайныг, бурхны гайхалтай миний амьдралд түүхээ бичгийн бурхан миний амьдралд гэрчлэлийг өгөхийг би мэдмээр нөхсөж байна гэвэл бид нэр өөртнөөсөө зориулт алхмыг гаргах хэрэгтэй байна. За тэгээд дуулал 34-ийн 4-9-ийг бүгдээр хамтдаа зүрх сэтгэлээ бэлдээд яг энэ зүйлийн дагуу бас та магадгүй залбирал болгон өрхийг хүсвэл бас болно. Тэгээд яг энийг уншия. Яаваг би ирлхийлэхэд тэрээр надад хариуллаа. Бүх айцаас минь тэрээр намайг чөлөөлсөн. Түүнд найдын ширтгсэд гэрэлтэх болно. Тэд ичиж нүүр улаахад хөрөхгүй. Зүдэрсэн энэ хүний хашгирахыг яаваа сонсчээ. Зовлон бүрээс нь тэгээд тэрээр аварчээ. Эмээн хүндлэгсдийг нь Явагийн тэнгэр элч
элдв гамшигаас нь хүрээлэн байж авардаг. Яаваа сайн гэдгийг амсаж үзэх тун. Түүнд хоргоддог хүн юутай сайшаалтай вэ? Тусгаар ариун арт түмэн нь Яаваагаас имэх тун. Түүнээс имэгч хүнд дутах юм огт үгүй гэж хэлж. За энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Яаваг эрэлхийлэх нь ямар сайхан юм. Яаваг эрэлхийлэх нь Бурхан биднийг айцаас чөлөөлн ичгүүртэй байлд оруулахгүй харин Бурхан Тэнгэр элчээрээ өөрөө биднийг хамгаалж байдаг. Харин эзэн гэдгийг сайн гэдгийг амсаж үз. Түүний тусгаар арт түмэн нь Яавагаас имэж түүнээс имэдэг хүмүүс дутах зүйл байхгүй гэж хэлж. Энэ үнэхээр гайхалтай зүйл биш гэж. Бурхныг эрэлхийлэхэд Бурхан ямар гайхалтай зүйлсүүдийг бидний амьдралд хийдэг юм бэ? Бид нарыг айцаас чөлөөлдөг. Таныг ичгүүрт оруулахгүй гэж хэлж. Ичгүүрт оруулахгүй. Бурханыг та гэрчлээд те Бурхан миний эзэн гэж хэлэхэд та ямар нэгэн байдлаар ичгүүрт орохгүй гэсэн үг. Та Бурханыг ирэн хайжил байгаа. Бурханыг эрэлхийдэг бол таны нөр улаахад хүрэхгүй харин зов зүдэрсүнийг хашгирахад Яаваас сонсчээ. Харин Бурхан хариулжээ. Яваагийн Тэнгэрэлч элдв гамшигаас нь хүрээлэн байж авардаг. Тэгээ хамгийн сүүлд нь эзэн сайн гэдгийг амсаж түүний дотор хорогддог хүн юутай сайшаалтай вэ гэж хэлж. Эзэн сайн гэдгийг амсаж үзэхдээ нөхцөл байдлаас хамаарахгүйгээр танд та ямар ч ажил төрөл хичээл сургалт юунд явдагч байсан бай. Ямар нэгэн юунд явдаг байснаас үл хамааран та дотроо та өөртөө ямар шийдвэр гаргах ёстой гэхээр би Бурханд ямар нэгэн байдлаар цаг зав зориулж Бурхныг эрэлхийлэн Бурхныг ирэн хайх болно гэдэг таны хувьд тийм шийдвэр байх хэрэгтэй. Бид бүгдийн хувьд тийм шийдвэр байх нь маш чухал байна. Тэгээ би түрүү хэлсэн номлолын эхлэнд ялангуяа нөгөө нэг зуны амралт өгөхөд ирэхээр хүмүүс илүү амралт зугаалга гэдээ явдаг. Тэр мэдээж ирэх гой сайхан үйлрэл. Гэхдээ амьд бүл чуулганы хувьд энэ нөхцөл байдлыг бид харин эсрэгээр нь ашиглая. Илүү бид нар хамтдаа итгэлээр өсөх, илүү хамтдаа нөхөрлөх, илүү Бурхныг таньж мэдэх зүйлсийг юу хийж болох юм? Тэр зүйлсийг бүгд хамтдаа эрэлхийлье. Та магадгүй өөрийг чинь тань ойлгох итгэлээр өмнө тань алхаж байгаа хүмүүстэй нөхөрлөж уулзаж яриараа магадгүй та чуулган дотор байгаа найзуудтайгаа илүү уулзаж нөхөрлөөрэй. Бурхныг эрэлхийлэх, Бурхныг таньж мэдэх итгэлээр өсөх зүйлсэдэд та илүү цаг зав зориултаа бас таныг гаргаасай. Ялангуяа энэ зуны турш та тэрийг бодож өөрийнхөө хувийн амьдрал дээр зүйлийг бодож таныг төлөвлөөсэй гэж хүсэж байна. Тэгээд хоёр гол санаагаа хэлээд тэгээд бүгд хамтдаа залбирая Бурхны өмнө ирээд. За эхнийх нь би юу гэж хэлсэн бэлээ? Итгэл үнэмшил дээр бац өгсөгчдийн амьдралд Бурхан гайхалтай түүхээ бичсээр байна. Итгэл үнэмшил дээр бац өгсөгчдийн амьдралд Бурхан гайхалтай түүхээ бичсээр байна. Яг Мордехай Эстер итгэл үнэмшлийнхаа төлөө баттай зогсныг. Мордехай Юхудын үндэстэн байсан Хаманд өвдөг сүгдэг. Яагаад гэвэл Бурханых нь хуулинд нь юу гэж яддаг вүлээ? Чи зөвхөн өөрийн эзэн Бурхантай үйлчлэл, зөвхөн түүнд үйлчил те гэж хэлдэг. Тэгээд бас гэтлэл ном дээр бас байдаг тийм ээ. Бурханы 10 хуулийн дунд нь байдаг. Тэгэхээр чи ямар нэгэн хиймэл өөр Бурханаас өөр Бурхтад бүүшдэж мөргөө гэж бас хэлдэг. Тэгэхээр бидний хувьд итгэл үнэмшил дээр бац өгсөгчдийн амьдрал Бурхан гайхалтай түүхээ бичсээр нь одоо та бүгдийн амьдрал ч гэсэн бичсээр байгаа гэдэгт би итгэж байна. Тэгээ Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг харж хандаж хамгаалдаг. Тэгээд яг итгэл үнэмшил дээр бац өгсөн жишээ бол өнөөдрийн яг бидний ном дээр бол Мордехай Эстерийн жишээг бид нар өөрснийхөө амьдрал дээр үлгэр дуурайл авч болохоор байна. Тэгээ хоёр дахь гол санаа маань болохоор нөхцөл байдлаас хамаарахгүйгээр Бурхныг эрэлхийлэн гэрчлэлтэй амьдарцгаая. Бурхныг ирэн хайдаг. Давид шиг. Давид үнэхээр Бурхныг эрэлхийлдэг гэсэн. Хүн нөхцөл байдлынхаа донд, баяр хөөртэй нөхцөл байдлынхаа донд эзний аав дээр ирэх үед хувцаа тайлаад баярлаж хөөрөн бүжиглэж байсан шиг хүнд хэцүү нөхцөл байдал тулгархад түүний Давидын дуулалыг бид нэг харах юм бол тийм эзэн минь та хаана байна? Бурхан хариулахгүй байгаа юм шиг тэр нөхцөл байдлын дунд Бурхан руу хэрхэн хандаж байгаа тэр дуулалуудыг бид нар уншдаг. Тэгэхээр би зүйлд нь хэлэх зүйл нь бүгдээр хамтаа Бурханыг эрэлхийлж
Бидний нөхцөл байдал Бурхныг эрлэхийлэхэд Бурхны өмнө цаг гаргахад бид нарыг холдоож байгаа зүйлийн эсрэг бид нар хамтдаа хийж Бурханд цаг гаргаж Бурхныг таньж мэдхийн төлөө эзэн сайн гэдгийг амсаж амьдарцгаая. Бурхан бол сайн. Бурхан бол сайн. Бурхан бол сайн гэж хэлээч. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирая. Бурханд залбирая. Эзэн минь та бол үнэхээр итгэмжтэй хайр нэгүсэл өршөөлөөр дөөрөн бурхан билээ. Та бидний амьдралд үнэхээр гайхалтайгаар ажилласаар байгаа талаа тань талархъя. Эзэн харин бид нар таныг ирлхийлж, таныг эрен хайж, бид нар өөрсдийнхөө амьдрал дээр үнэхээр гэрчлэлтэй амьдрахыг хүсэж байна. Таны ажил, таны хүч чадлыг бид нар өөрсдийнхөө амьдрал дээр эзэн мэдэрч амьдрахыг хүсэж байна. Харин эзэн бид нар таны үгэнд дуулуургүй байх биш, харин бид нар таныг ирж хайдаг, тань цаг гаргаж, таныг таньж мэдхийн төлөө зорилт гаргадаг хүмүүс та байлгаж өгөөч гэж гуйж байна. Яагаад гэвэл та итгэмжтэй бурхан учраас, та сайн бурхан учраас, та хайр нэгүсэл өршөөлөөр дүүрэн бурхан учраас эзэн минь бид нар танаас холдмоор байна. Бид нар тантайгаа ойр татна харилцаатай амьдрсаар байхыг хүсэж байна эзэн. Завгүй амьдралынхаа донд бид нэр танаас хол байх биш, харин тантай ойр дотн харилцаатай байж, таныг ирлэхэл танаас имэж, тантай ойр дотн харилцаатай амьдрахад та бид бүгдэд туслаарай. Таны ариун сүнс бид нартай хамт байж, бидний амьдралд үнэхээр гайхалтай бэлхэм дүүрэн гэрчлэлүүдийг та амьд бүл чуулганы Христ итгэгч, танд итгэгч хүн нэг бүрт өгөөрэй. Тэгээд энэ цагаа тань даатгаад эзэн таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.